Сайн байна уу их үзэгчдээ. Хөгжлийн гарсны нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөрөлж байна. Тэгэхээр бид нар энэ удаагийн дугаарын зочноор эдийн засаг судлаач Намжилт Оржийн энх хоёрыг студид орж оролцуулаад байна. Тэгэхээр учир нь юу юм бэ гэхээр өнөөдөр улсын бүртгэл статистикийн газраас Монгол улсын 2016 оны эхнээс 5 сарын эдийн засгийн тоймыг танилцуулах гэж байна. Тэгэхээр түүнээс арай чухам энэ эдийн засгийн тойм нь хэр зэрэг үндэслэлтэй байх нь уу? Хэр зэрэг одоо манай судлаачийн одоо энэ тоймтой таарч ийн гэдгийг та нар бол ингээд энэ өнөөдрийнхөө нэвтрүүлгийг үзэх явцад тодорхойлно бахаа гэж бодож байна. Тэгэхээр ер нь Монгол улсын эдийн засаг ямар байна вэ гэсэн асуудлаар танаас эхнийхээ асуултыг эхлэе гэж бодож байна. За үзэгчтэй энэ өрөөний мэндийг дэвшүүлье. За сүүлийн жилүүдэд манай эдийн засгийн байдлаас амаргүй байгаа. Үзүүлэлтүүд бол нэлээд буурсан тааг үзүүлэлтүүд байна тийм ээ. Эдийн засгийн үзүүлэлт 2011-12 онд хүрчээсэн өндөр түвшнээс бол банк бууралтай өнгөрсөн оны эцсээр бол нэлээд нам 1-2% бага өсөлтөй гарч байна. За оны эхний 1-р улирлын байдлаар үндэсний бүртгэл статистикийн газрын мэдээлснээр бол 3% өсөлт эдийн засгийн өсөлтөй гарлаа гэсэн мэдээ гарч байна. А гэтэл энэ 3% өсөлт дотор бол үндсэндээ ганцхан ууд уурхайн салбарын өсөлтөн дээр л тулгуурлаж байна. Тэгэхээр бидний нөгөө нэг зориод байгаа түүх үедээс хамааралтай босох эдийн засгаа төрөлжүүлэх гэсэн зорилт маань өнөөхөр биелэгдээгүй. Тэгээд бодит байдал дээр ажил төрийн салбар маань бууралттай хэвээр өнгөрсөн оны эцсийн байдлаар ажил төрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл маань 6.8% бууралтай гарсан шүү дээ. Тэгэхээр энэ 1-р улирлын байдлаар ч гэсэн энэ бууралт маань хэвээрээ нөгөө өмнөх жилүүдэд хийгдсэн асар их хөрөнгө оруулалт маань одоохон хараахан үр дүнг өгөөгүй хэвээрээ байна. Тэ. За банкны салбар дээр ч гэсэн олон үзүүлэлт бас таагүй үзүүлэлт гарч байгаа. Та бүхэн бид бүхэн сайн мэдж байгаа. За чанаргүй зээл банкны зээлийн хугацаа ятарсан зээлийн үзүүлэлтүүд байна. Тэгэхээр жил ирэх тусмын эдгээр үзүүлэлт маань улам таагүй тал руу явж байна. Бодит эдийн засаг маань сэрхэхгүй байгаа учраас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаас харж байна. Банкны зээлийн чанаргүй зээлийн эзлэх хэмжээ одоо бараг 9% орж байна шүү дээ. Тэгэхээр маш өндөр үзүүлэлт. Гэх мэтээр ингээд дээр нь улсын төсвийн үзүүлэлтийг аваад үзсэн ч гэсэн одоо улсын их хурлаас баталсан төсөв маань бол 3.4% алдагдaltaй байхаар юм төсөв баталсан байгаа. А гэтэл одоо өнөөгийн нөхцөл байдлаар энэ алдагдал маань хэтэрхэн бараг тодорхой болж байна. Дээр нэмээд төсвийн алдагдлаа багасгах харин ч дээр нэмэр болохоор алдагдлаа нэмэгдүүлэх шийдвэрүүд илүү үргэлжлэн зарлахууд төсөвд батлагдаагүй тусгатаагүй хөөсөртэй ийм зардлууд гарч байгаа учраас хэрвээ энэ хуваараа одоо бодлогын залруулга хийхгүй бол оны эцэст одоо төсвийн алдагдал маань төлөвлөсөн хэмжээс ч гэсэн илүү өндөр алдагдaltaй гарахаар ийм байдлууд харагдчихна л да. Тэгэхээр энэ бүхнийг ингээд хараад үзэх юм бол зөвхөн ганцхан миний дүгнэлт биш. Одоо сайхан би хэд хэдэн юм онлайн судалгаа семинаруудад оролцлоо. Одоо санхүү эзэн засгийн дээд сургууль, Монгол банк, одоо бас бусад Монгол улсын их сургууль гэж судлаачдын хамтран зохион байгуулсан хэд хэдэн юм судалгааны семинаруудад орж. Тэгээ манай эрдэмтэн судлаачдын хийж байгаа судалгааны дүгнэлтүүдийг харлаа л да. Тэгэхээр бүгдээрээ энэ байдалд бол дүгнэлт хийж энэ төр судлаачд нь. Тэгэхээр энэ олон төсвийн мөнгөний бодит эдийн засгийн энэ үзүүлэлтүүд маань ингээд хамтраад аль аль нь муудаад ирэхээр давхарсан хямрал бий болох юм эрсдэл байна гэж судлаачд дүгнэж байна л да. За тэгэхээр өнөөдөр энэ засгийн газраас хийж байгаа төсөвт 16 тусаагүй арга хэмжээнүүдийг тайлбарлахдаа Монгол улсад инфляц их бага байна. Тийм учраас энэ алхмуудыг хийх тийм ээ. Энэ бол эдийн засагт ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэг. Ер нь инфляц бага байна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэж энэ хүмүүст бас нэг цөөн хэд үгээр тайлбар өгч манай үзэгчдэд. Тийм. За тэгэхээр юу дагуулдын инфляц их бага байх тийм ээ. Макро эдийн засгийн улс орны макро эдийн засгийн үзүүлэлт хэмжих маш олон үзүүлэлт байна. Гол ялгаал одоо жишээл аж ахуйн нэгжийн үзүүлэлтийг хэмжих үзүүлэлт бол тодорхой шүү дээ тийм ээ. Нэгтлэн бодох бүртгэлийн тайлан дээр тусгадаг борлуулалт, алдагдaltaй, өртөг зардал гэдэг ингээд тодорхой маш тодорхой хэдэн үзүүлэлт. Энэ бол бүртгэлийн маягтаар тодорхойлогдсон. Гэтэл улс орны эдийн засгийн хэмжээний үзүүлэлт бол маш өөр л дээ. Энэ бол маш олон үзүүлэлтээс хамаарна. Төрөний дурдсан жишээл улсын төсөв дээрх чинь маш олон үзүүлэлт байна. Төсвийн орлого, зарлага гэдэг. Нөгөө талдаа Монгол банкны мөнгөний бодлого маш олон үзүүлэлт. Төв банкны үзүүлэлтүүд, арилжааны банкны үзүүлэлтүүд, зээлийн чанар, дээр нь хөрөнгөний зах зээл, тэгээ бодит эдийн засаг гэдэг. Тэгэхээр улс орны хэмжээний эдийн засаг гэдэг бол маш олон үзүүлэлтүүдийн харилцан хамаарлал дээр тогтож байгаа байхгүй. Ийм учраас нөгөө улс орны бодлого, макро эдийн засгийн бодлогыг төлөвлөн хэрэгжүүлнэ гэдэг маань өөрийн арга барилтай, өөрийн онолтой. Энэ онол арга зүгээр л байдаг. Түүнээс хувь хүний тодорхой цаг үеийн тайлбар нэг ийм хийсвэр дүгнэлтээр явдаг.
За тэгэхээр инфляц гэдэг бол өөрөө өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт шүү дээ, тийм ээ. Гэтэл энэ өргөн хэрэглээний барааны үнийг чинь тодорхой бараа бүтээгдэхүүнээс сонгож авдаг. За манай статистикийн сүүлийн багцаар бол одоо 190 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэн дээр судалгаа хийж байгаа шүү дээ. Энэ бол өргөн хэрэглээний хүн амын худалдаа авдаг. Түүнээс энэ ажилтны дөрөн бараа бүтээгдэхүүн биш. Нэг сагсан дээр тийм. Автозамын тэр автозамд хэрэглэж байгаа битум биш, тэр барилгад хэрэглэж байгаа цемент, шохоо биш. Энэ бол энэ бүгд орохгүй. Зөвхөн хүн амын худалдаа авах чадварт нөлөөж байгаа үзүүлэлтийг судалж байгаа. Тэгэхээр энэ хэрэглээний үнэ гэдэг бол бодит эдийн засгийн өчүүхэн хэсэг байхгүй. Тэгэхээр улс орны макро эдийн засгийн үзүүлэлтэд үнийн эслэлтийг судлахдаа зөвхөн энэ хэрэглээний үнээр судалдаг. Хэрэглээний үнийн хажуугаар экспорт импортын барааны үнэ, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ гэдэг маш олон үнийг зэрэгцүүлж судалж байгаа. Энээс дүр зураг нь гарч ирж байгаа. Харамсалтай манай хөнөө хүртэл одоо хэрэглээний үнэ гэдэг ганцхан үнэн дээр тулгуурч байгаа юм шиг ойлгоод энийг байнга ингэж өргөн ярьсараад иргэд одоо энэ хэрэглээний барааны үнэ гэдэг бол айхтар том үзүүлэлт юм байна гэдээ ойлгодог болчиход байна л да. Гэтэл энэ бол нэг эдийн засгийн бодит байдлыг үзүүлж байгаа маш өчүүхэн жижиг үзүүлэлт. Тэгэхээр инфляц нам төвшөнд байна гэдэг бол эдийн засгтаа сайн үзүүлэлт мөн. Гэхдээ энэ бол хангалттай үзүүлэлт биш байхгүй тийм ээ. Гэхдээ энэ дахиад нэг юм асуумаар л дээ. Инфляц бага байна гэдэг чинь хүмүүсийн худалдаа авах чадвар муу байна гэсэн үг мөн нэг талаас нь. Аль тал нь тийм ээ. Хэрэглээний үнэ тогтж байгаа хэлбэр маань нэг талаас бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт байна тийм ээ. Нөгөө талаас иргэдийн худалдаа авах чадвар хоёр. Тэгэхээр энэ хоёрын тэнцэлээр зогсож байгаа хэрэгтэй. За сая өнгөрсөн жилүүдэд бид нэг үн тогтворжуулах хөтөлбөрөд нэргээд нийлүүлэлт тал дээр нэлээд анхаарлаа шүү дээ. Тогтворжуулах тал. Гэтэл нөгөө талд нь иргэдийн худалдаа авах чадвар. Гэтэл сүүлийн статистик судалгаа бодит байдлаар ингээ харахад өрхийн орлого зарлагын судалгаа сар болгон гарч байгаа. Гэтэл 12 13 хүртэл манай өрхийн орлого зарлага бол нэлээд балансчсан тэнцвэрсэн байдлаар орж ирсэн. Гэтэл сүүлийн 2 3 жил дараалаад өрхийн орлого маань хомсдоод зарлага маань илүү төлхөө өсөлтөд гарч байгаа шүү дээ. Одоо саяын сүүлийн статистикийн оны эхний 4 сарын байдлаар харахад өрхийн сарын дундаж хэрэглээ маань орлогоос 100 гаруй мянган төгрөгөөр даваад явчихна сар тутам. Тэгэхээр энэ маань нөгөө талдаа нөгөө эдийн засгийн бодит байдал ажил эрхлэлт бүх үзэл маань тийм хангалттай бас байгаа. Иргэдийн хэрэглээ бол төлхөө илүү нөгөө зарлага маань илүү байна гэсэн үг шүү дээ. Тийм ийм байдал байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгэхээр дараагийн нэг асуудал байна л да. Тэгэхээр эдийн засгчд одоо энэ дэр ялангуяа төр ирж байгаа хүмүүс ерөөсөө Монгол улсын эдийн засаг үнэн чанартай хомжин шүү дээ. Үнэн чанартай хумаад. Дотоодны бүтээгдэхүүний өсөлт маань буураа тийм ээ. Ер нь энэ олон өсөлт бүгдээрээ ингээл хомж байгаа энэ нөхцөл бүхэл бурууг нөгөө захын хар овоо хойл гэдэг шиг тий түүхийдийн үнийн уналттай тайлбарлаад байгаа юм. Тэгэхээр энэ үн чинь нэг өдөр унтчихсан юм уу? Та бол одоо өөрөө нэлээд олон жил судалгаа хийж байгаа юм тий. Энэ ер нь одоо жишээлбэл 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал бол ойлгомжтой. Тэр бол гинтийн огцон уналт байсан тийм ээ. Өнөөдрийн манай энэ уналт энэ одоо тэр шалтгаан нь юу юм? Энийг бид нар урьдчилан харж чадчихсан үгүй юу, тийм ээ? Тэгэхээр улс орны нөгөө макро эдийн засаг нөгөө олон хүчин зүйлээс хамаарна гэдэг төр ярьсан. Тэгэхээр түүний тодорхой нэг хэсэг нь гадаад худалдаа. Тэгэхээр Монгол улс нөгөө гадаад худалдаан дээр бид экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн маань юу эзэлж байна вэ гэхээр үндсэндээ 90% түүхэд байгаа тийм ээ. Боловсруулаагүй түүхэд нүүрс зэс ингээд алтгатай ажис ч юм уу тийм. Тэгэхээр эдгээр байдал манай Монголын эдийн засгийг бол гадаад зах зээлээс шууд хамааралтай байдалд оруулж байна л да тийм. Тэгэхээр бид цаашдын урт хугацааны зарлалтанд аль болохоор энийг төрөлжүүлээ, аль болохоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг балагсан зарлалтай байдаг явж байгаа. Тэгэхээр өнөөгийн байдлаар нөгөө эдийн засаг маань түүхийдээс хамааралтай гэдэг бид маш сайн ойлгож байна. Энэ бол амархан 1-2 жил гарахгүй шүү дээ. Тэгэхээр энэ түүхийдээс хамааралтай байдал маань улс орнуудыг эмзэг байдалд оруулдаг гэдэг олон улсын байгууллагууд судлаачид маш олон жил хэлж байгаа бид нар сүүлийн бараг 10-20 жил ярьж байгаа тийм ээ. Олон улсын валютын сан дэлхийн банкны судлаач дээрээ анхааруулдаг зүйл бол Монгол улсын эдийн засаг бол хэмжээ харьцангуй жижиг. Тэгээд энэ түүхийдээс хамааралтай учраас маш юм эмзэг байдалд нийцсэн тэрнээс хамгаалсан бодлогод хэрэгтэй гэж зөвлөж ирж байна. За тухайлбал 2008 онд бид улсын хурлаас одоо мянган хөгжлийн зарлалд тулгуурласан доктортой хөгжлийн үндэсний хөгжлийн цогц судалгаа бичиг баримт батлан гаргасан. Тэгэхээр энэ бичиг баримтыг боловсруулахад бас тухайн одоо манай эдийн засгийн судлаачид засгийн газрын байгууллагад оролцсон л да. Тэгэхээр энийг гаргахтаа бид бас энэ урт хугацааны хандлагыг харж бас нэлээд зүйл оруулсан байхгүй. Тэгэхээр энэний нэг хэсэг бол дэлхийн зах зээл дээр тухайд үн хашийн савлгаа гарч эхэлж байсан. Тэгээ огцон өсөлтөд гарч байсан. Тэгэхээр энэ огцон өсөлтийн дараа огцон бууралт ч юм уу тодорхой савлгаа гарах нь гэдэг нь маш тодорхой байсан. Тэгэхээр энийг олон улсын байгууллага сануулж байсан. Тэгэхээр энэ үндэсний хөгжлийн цогц бодлого дотор нэг одоо нэлээд том параграф нь бол яг энэ дэлхийн зах зээлийн үнийн хямралт байдалд савлгаа бусад хүчин зүйлийн энэ эрсдэл байдлыг тодорхойлсон ийм зүйлийг бид оруулсан. Тэгээ энэ их хурлын тогтоолдоор батлагдсан гарсан шүү дээ. Тэгэхээр энийг бол хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрийн бичиг. Тэгээ үүний дараа энэ 2013 онд ч ихэд уул уурхай яамнаас боловсруулад улсын их хурлд эрс байдлын талаар төрөөс баримтлах бодлогын төсөл гэж юм оруулсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэнцээ
анх тэр төслийг харж байхад уул уурхайн ер нь энэ түүхэн эдийн үн цаашдаа ямар байх юм бэ гэсэн ийм ерөнхий хандлага байсан тийм ээ. Гэтэл батлагдаа гараад ирэх тэр нь байхгүй болчихсон. Энэ одоо ямар учиртай? Тийм. Тэгэхээр төрөний дурсан тэр урт хугацааны бодлогыг анхааруулсан тохиолдлууд байсан. Тийм үн ханшийн эрсдэл байна шүү. Тэгэхээр энэ одоо бид нэг зэсийн үнээс тогтворжуулалтын сан байгууллага гэдээ маш олон жил ярьсан шүү дээ. Энэ савлгаатай гэдэг. Зөндөөх туршлага судалсан. Чилээс сангийн сайдын зөвлөх нь хүртэл ирээд манай их хурлын гишүүдэд бүгдээрэнд нь одоо зөвлөгөө өгөө те. Энэ эрсдэл байдлаас сэргийлээрэ арга хэмжээ аваарай гэдэг зөвлөгөө өгч байгаа. Энэ бүх байдлыг бид харамсалтай нь үл тооллоо л да. Тэгээд төрөний таны дурсан тэр сүд жишээл уул уурхай амнаас хүртэл одоо бас энэ түүхийдийн үнийн эрсдэл байдал байна шүү. Бид үүнээс сэргийлэх ёстой шүү гэсэн тохиол санамжид өгчөөс харамсалтай нь тэр төрөөс баримтлах эрс баялагын талаар баримтлах бодлого дээр яг тэр хэсэг нь хасагдаад гарсан байлаа л дээ. Тэгэхээр үндсэндээ судлаачдын төвшөнд бол хангалттай тохиол санамжаа өгсөн. Үнэн шин эрсдэл байдалтай байна шүү гэдэг. Гэтэл яг төрөөс гарахтаа бол энэ тохиол санамжийг үл ойшуулсан учраас юм эцсийн дүнд бол одоо гэнт түүхийдийн зах зээл дээр үн унтсан хүнд байдалд орлоо гэж яриад байна л да. Гэтэл үнэн эрэхтэй бол энэ бол гэнтийн үзэгдэл биш. Энэ бол бүх улс орны төвшөнд бол аль хэдийн тохиол санамжаа өгсөн. Энэс урьдчилан сэргийлэх хангалттай цогцоо байсан л гэж бодож байна. Тэгэхээр ер нь үе үеийн засгийн газар монголчууд ерөөсөө ингэдэг хажуудах хүнээ ерөөсөө үнэлдэггүй тийм ээ. Өөрөх нэг тэр юу мэддэг гэдэг. Нэг үүсгэсэн байр суурьнаас хамт. Тэгэхээр манай Монголын судлаачид уже бараг 2010 оноос эхлээд эдийн засгт ийм сөрөг нөлөөтэй үзэгдэл ажиглагдсан байна шүү. Түүхэн эдийн үнэ маань хэлбэлцэх нь байна шүү гэдэг. Энэ мянганы хөгжлийн зорилгоор тулгуурсан үндэсний хөгжлийн цагс бодлогонд очи нэгэ тусгуулсан байна. Энэ уул уурхай яамнаас боловсруулсан эрс баялагын талаар төрөөс хоригдох бодлогын төсөлч гэсэн оруулж ирсэн. Тэгэхээр бид нар нэгдүгээр яг өөрсдөө ингэж тоодоггүй юм байж. Өөрсдийнхөө оюун ухааныг үнэлдэггүй юм байж. Гэтэл одоо жишээлхэд Япон ч юм уу, Америк ч юм уу, Европод тэнцээч юм бол одоо мэдлэг тулгуурсан эдийн засаг гэдэг байгаа үстэй. Мэдлэг тулгуурлана гэдэг чинь хаа газрын одоо жишээлхэд Америк бол жишээлхэд Герман хүний мэдлэг тулгуурсан эдийн засаг хөгжүүлэхгүй шүү дээ. Өөрийнхөө дотоод нөөц суулцсан тийм ээ. За энийг үгүйсгэж тийм байж. За тэгвэл Монголын эдийн засгийг одоо дэлхийн эдийн засгийг тогтмол ингээд хараад дүгнэлт өгчөөд хоёр байгууллага байгаа шүү дээ. Дэлхийн банк, олон улсын валютын сан. Энэ байгууллагууд Монголын эдийн засгийг юу гэж дүгнж байсан? Хандлагыг юу гэж дүгнж байсан? Тэгэхээр одоо манай эдийн засгийн үзүүлэлтүүд бол яг ингээд бодит тал дээр нэлээд тарамд байна л да тийм ээ. Улсын төсвийн үзүүлэлтүүд сангийн ам дээр, мөнгөний үзүүлэлтүүд Монгол банкн дээр, бодит сектор статистик дээр гэдэг үн цасны үзүүлэлт бол сангийн зарцуулахаар хөрөнгө бэрчдэг юм. Тэгэхээр энэ бүх мэдээллийг яг тухайн цаг үед нь цуглуулад ингээд анализ хийхэд бас амаргүй байхгүй. Өнгөрсөн магадгүй 1-2 сарын дараа бол энэ мэдээллүүд ямар нэг хэлбэрээр ингээд сони хэвлэлээр гараад ирнэ. Гэтэл яг бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийхэд тулд энэ бүх мэдээллүүд маш шуурхай. Одоо жишээлбэл төсвийн гүйцэтгэл яг өнөөдөр хэд болсон хөгжлийн банкны зарцуулалт ямар төвшөнд явж байгаа гэдэг ч юм уу тийм Монгол банкны банкуд арилжаал банкуд эзэл үзүүлэлтүүд энэ бүх үзүүлэлтүүд яг нэг цаг доороо ямар байгааг харж иж дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгэхээр ийм дүгнэлт хийх боломж харцсангүй манай судлаачид арай боломж бага байна л да. Гэтэл олон улсын валютасын дэлхийн банкны хувьд бол судалгааны өөр ингэсэн аргачлалтай систем тогтсон учраас энэ бүх үзүүлэлтийг харцсангүй сайн авч чадчихна. Дүгнэлт хийж чадчихна тийм өөр ингэсэн тэр дүгнэлт хийдэг систем нь байж байна. Тэгэхээр жил болгон олон улсын валютасын сангаас Монгол улсад ирээд энэ хамтын ажиллагааны нөгөө Article 4 гэдэг ийм хамтын ажиллагааны хөтөлбөр байна. Тэгэхээр энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал дүгнэлт хийгээд явж байгаа. Жишээл хамгийн сүүлд 2015 оны 4 сард одоо валютасын сангийн ажлын хэсэг ирээд манай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд тухайн нөхцөл байдал дүгнэлт хийгээд зөвлөмжөө гаргаа явсан байна л да. За та нэг тодорхой ярьж өгөх гэсэн байна. Тэгэхээр энэ зөвлөмжүүд дотор бол одоо яг төрөний дурдсан Монгол улсын эдийн засгийн эмзэг байдал тийм гадаад түүхийдийн үнээс хамааралт байдал. Тэгэхээр цаашдаа хэрвээ түүхийдийн үн бага нөхцөлд эдийн засаг бусад үзүүлэлтэд ямар байдалд орж болохоор байна гэдгийг ингээд анхааруулад хандлагыг гаргаад одоо жишээлбэл макро эдийн засгийн үзүүлэлтийг бүр 2020 он хүртэл ийм хандлагатай байж болчихно гэсэн үнийн прогнозууд хийж байгаа байхгүй. За. Тэгээ энэ дотроо одоо ямар бодлого явуулах хэрэгтэй вэ зөвлөмжөд өгсөн мө. Тэгээ энэ зөвлөмжийг бол ганц удаач урд жилүүд ч гэсэн байнга өгч ирсэн л дээ. Тухайлбал хамгийн сүүлийн энэ зөвлөмжтэй жишээлбэл одоо нэг төсвийн бодлого хариуцлагатай болгоо чангатайгаа одоо төсвийн алдагдал чинь маш өндөр яваад байна шүү дээ. Тийм тэгэхээр алдагдлаа нөхөх хөөсөр хэрэгтэй болон дахиад эндээс зээл өндөр хүүтэй зээл авах шаардлага байна. За дээр нь төсвийн бодлого дотор сүүлийн үед нэлээд гажуудад байгаа нөгөө хөгжлийн банкны асуудал. Хөгжлийн банкны зарцуулалтаа улсын төсвүүдтэйгээ хамт тусгаач. Нэг дор нь оруулаач. Энэ төсвөөс гадуур юм дахин зарцуулалт бити явуулаад байгаа ч гэж. Энийг нэгтгэж гаргаач. Дээр нь Монгол банкн дээр сүүлийн үед хэрэгжүүлж ирсэн маш тодорхой салбарыг дэмжсэн хөтөлбөрүүд маш хэрэгжүүллээ шүү дээ. Энэ хөтөлбөрүүд одоо Монгол банкнаас салгаа ингэж явж болохгүй. Төв банк бол мөнгөний бодлоготой макро эдийн засгийн үзүүлэлтийн хянж авах хэрэгтэй болохоос ш. Бодит салбарын одоо арилжааны банк шиг ч юм уу сангийн амшиг бодлого явуулж болохгүй байхгүй. Тэгэхээр энэ бодлого засгийн газрын байгууллага биш. Тий, засгийн газар руугаа шилжүүлээ гэсэн ийм зөвлөмж өгч байгаа. Тэгээд үндсэндээ
улсын төсөв одоо макро эдийн засгийн хөрөнд явж байгаа мөнгөний зарцуулалтын бодлогод бол нэг гарт оруулаа. Нэг цаасан дээр гарга тий тэнцлийн нэг дүр зурагт гарга. Тэгэхгүй болохоор ингээд 2 3 төсөвтэй юм шиг нөгөө төсвийн зарцуулалтаа бодиттой хянж чадахгүй шүү дээ. Улсын төсөөс нэг зарцуулалт гардаг, хөгжлийн банкнаас дахиад нэг зарцуулалт, Монгол банкнаас дахиад нэг өөр зорилготой зарцуулалт гараад ингээд тий 3 өөр чиглэлээр ингээд зарцуулаад байхдаа нөгөө төсвийн бодит тэнцлийг олж харж чадахгүй оновчгүй бодлого болоод ирж байгаа. За дээр нь мэдээж гадаад дөрвийн асуудлаар анхаарах зүйлүүд энэ дээр бас хэлсэн байгаа. За. Тий. Гадаад дөрвийн одоо улс орны зэрэглэл манай улсын зэрэглэл бас үл нэлээд таагүй төвшинлөг орж шүү дээ. Одоо ямар зэрэг рүү явж байгаа шүү? Өнгөрсөн намар бол манай зэрэглэг бол нөгөө дахин бууруулаагүй тий. Moody's нар бол Fitch-нар бол докторцоо зэрэглэл дээр төс одоо нөгөө B+ гэдэг зэрэглэл дээр явж шүү дээ. B. Тэгэхээр энэ бол нөгөө бонд гаргах зэрэглэл биш тий. Тэгэхээр манай зарим судлаачдын хийсэн судалгаан дээр хүртэл ийм зэрэглэлтэй улс орнууд одоо нөгөө хямралд өртсөн магадлал ямар байна гэдэг олон улс орнуудын хийсэн судалгаанууд байна л да. Тэгэхээр манайх одоо нөгөө зээлчих зэрэглэлийн эрсдэл доошлох тусмаа хямралд өрөх магадлал өндөр болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бас болгоомжлолтой үзүүлэлт байна. Тэгэхээр энэ дээр валютын сангийн зөвлөмжийн дотор үндсэндээ энэ төсвийнхаа бодлогоодыг бүгдийг ингээд хариуцлагатай болгоо илүү чангатайгаа одоо түүх хэдэн үн ханш бол өсөх тухай огт яриаг шүү дээ. Үн ханш нам төвшөнд орж ийнэ гэдгийг олоосон болоод хэлээд байна. Тэгэхээр энэ нам төвшөнд түүх хэдэн нам төвшөнд зөгцсөн макро эдийн засгийн шинэ бодлого авлаа. Энэ бүтцийн өөрчлөлтийг хий гэсэн зөвлөмжүүдийг өгöd байхгүй. Гэтэл харамсалтай нь одоо бид нар энэ зөвлөмжөөс одоо авсан юмтад л харагдахгүй юм л да. Харин дээр нэмээд энэ онд бол одоо илүү төсвийн зарцуулалтыг тэлсэн ийм бодлого сүлээд маш их явуулж байна шүү дээ. Тэгэхээр та бүхэн нэг дүгнэлт хийж болох юм л да. Өнөөдөр манай Монголын улс төрчид тийм ээ улс төрчдийн шийдвэр гаргах асуудал бол нэгдүгээр дотоодынхоо судлаачдад эгч сонсдгоо юм байна. Түүнээс гадна энэ дэлхийн олон улсын байгууллагаас өгч байгаа энэ санал дүгнэлтүүд тэр чинь үнэн чанартай нарийн мэрэгчсэн олон улсын судлаач нарын л бичсэн цаас байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бас тоодоггүй юм байна. Тэгэхээр энэ чинээс юу гэсэн дүгнэлт хийж болох юм бэ гэхээр ерөөсөө манай улсад одоо Монгол улсад хэлэхэд бас харамсалтай юм. Бараг хэл эвлж өгөхгүй байна л да. Хэдхэн хүний сэтгэлийн хөдлөлөөр тодорхойлогдоод байна гэж ойлгож болохоор шүү дээ. Одоо энэ эдийн засгийн бодлого. Тэгээ хэлжүүл арай хадууд юм болов. За аль ч улс орны төвшөнд нөгөө decision making process гэж ярьдаг. Тэгээ шийдвэр гаргах. Энэ бол өөрөө бие даасан тогтолцоо байхгүй. Энийг судалдаг шинжилгээ ухаан байна те. Тэгэхээр ялангуяа засгийн газар гэдэг бол өөрөө төрөнд орсон нөгөө компани биш шүү дээ. Компани тухайд бол удирдах зөвлөлч юм захирал хариуцлага хүлээгээд буруу шийдвэр гаргасан бол тэндээс огцордог тийм ээ. Тийм. Гэтэл улс орны хувьд бол энэ буруу шийдвэр гаргах юм бол үр дагавар маш урт хугацаанд маш олон хүнийг хамарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр шийдвэр гаргах тогтолцоо бол яг өөрийн гэсэн юм нарийн шагт нэгт дамба тогтоосон дэстаралаар явах хэрэгтэй. Одоо жишээлбэл их хурлын засгийн газрын шийдвэр гаргахад анхан шатнаас төрийн байгууллагууд анхныхаа анализ судалгаа хийдэг, салбарын судлаачдын дүгнэлтийг авдаг, олон улсын байгууллагууд энэ талаар юу гэж байгааг харьцуулан судалдаг тийм ээ. Эндээс хамгийн оновчтой шийдэл орж төсөл болгоод танилцуулдаг шүү дээ. Тэгээ бүх шат шатанда одоо агентлагаас эхлээд яам засгийн газар гэдэг 90% хууль байдаг бол их хурлын түвшинд төрт энэ бүх шатанда тэр алдаа оноо шүүгдээд хамгийн оновчтой гэж болох эрсдэл багтай, сөрөг үр дагавар багтай шийдвэрүүд гарч ирэх хэрэгтэй. Гэтэл харамсалтай нь энэ тогтолцоогоо бид бэхжүүлэхгүйгээр харин эсэргээрээ нөгөө судлаачдын дүгнэлтэнд тулгуурлаагүй аль нэг улс төрчдийн ч юм уу улс төрийн намын тэр санал бодол тулгуурсан юм огцом шийдвэрүүд гаргаад байгаа нь өөрөө эдийн засгийг одоо нөхцөл байдлыг улам таагүй болгох хандлагагаа явж байна л да. Тэгэхээр бид нар нөгөө төрийн залхамж байдлыг гэдэг маш их ярьдаг тийм залхамж байдлыг. Тэгэхээр энэ залхамж байдлыг хадгална гэдэг маань төрийн албанд ажиллаж байгаа тэр судлаач эднэрийн чадхыг бэхжүүлэх тухай ярих хэрэгтэй шүү дээ. Гэтэл эдгээр хүмүүсийн чадхыг бэхжүүлээд тэр судалгааных нь одоо үр дүнг сонсох хэрэгтэй байтал ингээд хөндлөнгийн мэрэгжлийн хүмүүсийн дүгнэлтийг үл ойшоогоод тэгээд хөндлөнгийн хүмүүсийн юм одоо судалгаагүй, нотлогоогүй маш их эрсдэлтэй юм бодлогод гараад байгаа нь үнэхээр харамсалтай байна л да. Тэгэхээр энэ судлаачдын судалгааны үр дүнг бодлогодоо хэрэгжүүлэхэд бол их чухал юм шиг байна л да. Саяхан нэвтрүүлэгт бэлдэж явж байхад харлаа. Хятад улс бол одоо 300-400 ийм судалгааны хүрээлэн тийм байна шүү дээ. Дандаа бие даасан тийм ээ. Тэр нь төрийнч байна, хувийнч байна. Одоо манай би хоёр хөршөөд авъя л да. Орос гэсэн чинь 300 гад тийм ээ. Ийм судалгааны төв хүрээлэнгүүд байж байгаа. Тэгээд засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого болгон тэдгээрийн судалгааны үр дүнг яаж зөв тусах гэсэн асуудал гараад ирд юм л да. Тэгэхээр одоо ингээд хараад байна л да. Жишээлбэл тэр нэг зэсийн 68% татвар гэдэг юм бол манай Монголын эдийн засгийг ялангуяа уул уурхайг тийм нэлийн хэдэн жилээр 5-10 жилээр хойш татцсан гэж хэлж болно байх л та. За тэгэхээр та дөрөв хэллээ. Монголын эдийн засгийн тоймыг олон улсын одоо энэ санхүү зээлийн байгууллагуудаас ингээд гаргаад ингээд тооцсон байна гэж. Тэгэхээр ер нь ямар шүү дүр зураг харагдаж байна.
За одоо сүүлийн гашуунч гэсэн. тий. Олон улсын байгууллагууд бол ингээд эдийн засгийн байдал дээр банк дүгнэлт хийгээд явж байгаа л да. Тэгэхээр ялангуяа гол энэ судалгааны урт хугацааны дүгнэлт хийж байгаа валютын сан дэлхийн банк тийм ээ. Тий. За тухайлбал сая оны эцсийн 2015 оны эдийн засгийн 16 оны өсөлтийн талаар бол олон улсын байгууллагууд тусын нөгөө эдийн засгийн өсөлтийн прогноз гаргасан шүү дээ. 1%, 2% гэдэг. Тэгэхээр энэ болгон чинь цаана өөрөө макро эдийн засгийн маш нарийн судалгаа тооцоотой ийм судалгаанууд гарч байгаа юм л да. За жишээл валютын сангийн сая ажлын хэсгийн нөгөө өнгөрсөн авар гарсан судалгаан дээр Монгол улсын 2020 орчлог дүр зургийг ерөнхийдөө гаргасан тийм. Гэтэл энэ түүхэдийн дүр зураг дээр бол энэ чинь нөгөө түүхэд үн ханш бага байна гэдэг дүр зургийг гаргаж байна. Тэгэхээр энэ дээр нөгөө төсвийн алдагдлын эзлэх хүмүүс одоо энэ дээр хэвээрээ байгаа. Гэтэл энэ дээр бид нар нөгөө хөгжлийн банкныхаа орлого зарлагыг оруулаа гэж байна. Хэрвээ оруулснаар тооцох юм бол нөгөө төсвийн алдагдал маань бидний төлөвлөж байгаа шиг 3.4 биш бүр 6-7% руу орох хэмжээний явж шүү дээ. Гэтэл энэ оны одоо бодит байдал маань ч гэсэн хэрвээ сая одоо энэ шинээр гарч байгаа шийдвэрүүдийг оруулаад тооцох юм бол төсвийн алдагдал маань дахиад бараг 5-6% хүрэх төвшөнд явж шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн гол үзүүлэлт маань бол яг энэ оны тухайд бол сайжрах хандлага үнэхээр алга байна. Тийм гадаад худалдаан дээр түүхэд үн ханшил бүгд одоо нам төвшөнд байна тийм ээ. Нөгөө талаар бидний худалдаа авдаг импортын гол томхон хувийг эзэлж байгаа шатхуун түлшний үн байна. Бензин шатхууны үн бол сая 2015 оны эцсэртэл хамгийн нам төвшөнд 40 орчим доллар байж байгаа. Одоо бол өсөх хандлага руу орчлоо шүү дээ. Аль болохоор одоо дунд хугацаанд бол ер нь судлаачид бол 50-60 доллар байна гэсэн юм судалгааж байна. Гэхдээ бидний экспортод гаргадаг барааны үндэсний нам төвшин худалдаа авдаг барааны үнээр гадаад худалдааны цэнцэл маань эргээд алдагдaltaй төвшин рүү орох магадaltaй байна. За дээр нь оюутлын хөрөнгө оруулалтын 70 уурхайн хөрөнгө оруулалт эхэллээ гэдээ бид нар баяртай байгаа. Гэхдээ энэ уурхааны 70 уурхайн бүтээн байгуулалт ажил маань 3-4 жил үргэлжилнэ. 2021 оноос эхэлсэн доор. Тэгэхээр энэ бэлтгэл ажил чинь өөрөө маш хэмжээний тоног төхөөрөмж төлс шатхууны импорт шаардна. Тэгэхээр нөгөө сая гадаад худалдааны тэнцэл сайжирчлаа, төсвийн тэнцэл маань гадаад худалдааны тэнцэлд эрг болчихлоо гэдэг нь төр зураг үзэгдлээ шүү дээ. Тэгэхээр эх жилүүдэд импортыг өсгөх маш олон шалтгаан байна. Төлс шатхуун ингээд энэ шинээр өгч хөрөнгө. Тэгэхээр гадаад худалдааны тэнцэл маань ингээд эргээд алдагдaltaй байдалд ороод дээр нь бид нар төсвийн тэнцлийг алдагдлыг багасгаж чадахгүй бол төсвийн тэнцлийг алдагдал өндөртэй. Дээр нь өрхийнхөө төвшөнд хүртэл өрхийн төсөв маань алдагдaltaй. Ингээд бүх төвшөнтэй алдагдaltaй байх юм бол энэ бол макро эдийн засгийн хувьд бол үндсэндээ хямралын төвшөнд ойртож байна л гэсэн тохиол болно л доо. Тэгэхээр энэ бүх байдлаас бид нар тохиол саргамж аваад үнэхээр нөгөө яг энэ урт хугацааны бодлого бичиг баримтууд дээр тусгадаг шиг бид нар яг энэ эдийн засгийн сайжруулах алхмууд, баттай алхмуудыг хийх хэрэгтэй. Тэгэхээр та одоо судлаач хүний хувьд та бол өөрөө сангийн яамд газрын дарга хийжсэн тийм ээ, засгийн газар зохи төвшний удирдах албан тушаалууд ажиллаж ирсэн. Тэгээд энэ төсөл хөтөлбөрүүд дээр бүгдэнд нь ажилласан баг. Тэгэхээр одоо яг судлаач хүний хувьд 1 2 3 гэдэг ингээд өнөөдөр энэ намууд чинь бүгдээрээ л маргааш сайхан болгоно гэж яриад байна шүү дээ. Та тэгэхээр яг судлаач хүний хувьд хийх ёстой зайлшгүй алхмууд нь юу вэ? Одоо манай төлөвлөгчд мэдэх ёстой байхгүй. Бидний ойрын 4 жилд ч юм уу тийм ээ. Ойрын жилүүд хүлээж байгаа ямар хүндрэл байна гэж. Бид нар хэн нэгэ айлах гээгүй шүү дээ. Тийм. Та энэ талаар бас манай үзэгчдэд яг бодит үнийн хэлээд өгөх сонирхолтой байна. За энэ талаар одоо юу гэдэг улс орны эдийн засгийн хямралаас гарах арга зам ч гэдэг энэ талаар өнөө судлаачид янз янзын байр суурь илэрхийлж байгаа тийм. Тэгэхээр төрөөс баримтлах бичиг баримтуудад бол ингээд маш олон зорилттой тавьсан байж байгаа. Эдийн засгаа төрөлжүүлэе, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болгоё, бүтээмжээ нэмэгдүүлэе гэдэг. Тэгэхээр энэ бүх зорилтуудыг одоо яг нэг амьсгаагаар нэг дор шийдэх бол боломж байгаа л та. Нөгөө нэг Ромоос нэг шинэ байгууллагатай гэдэг шиг эдийн засгийн бүтцийг одоо энэ уулуур хаад амгаас эдийн засгаас төрөлцсөн эдийн засаг болох хүртэл нэлээд урт хугацаа хэрэгтэй. Хэрвээ энэ хүчин чармаалтай бид нөгөө бүх улс төрийн намууд санаа оноогоо нэгтгээд хувийн эрсдэлтэй тулгуурлаад явдаг бол магадгүй богино хугацаанд шийдэж чадах тийм ээ дунд хугацаанд. Гэтэл ингэхгүй ингээд зөрчилтэй шийдвэр гаргаад байвал нөгөө эдийн засгаа сайжруулах хугацаа нь улам л урт болно гэсэн. Тэгэхээр яг иргэдийн хувьд юу нэм тулгамдсан асуудал байна гэхээр эхний ээлжинд нөгөө манай эдийн засаг маань харьцангуй жижиг эдийн засаг. Энэ дотор нь ажил хүчин багтаа байхгүй. 3 сая хүний чи яг ажиллагч маань сая хүрэхгүй л юм байна шүү дээ. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа тийм ээ. Тэгэхээр сая хүрэхгүй хүний бүтээл дээр эдийн засаг маань тулгуурлаж байгаа. Дээр нь одоо өнөөгийн байдлаар ажилгүйдлийн төвшин өндөр байна тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүү хийх ёстой бол бид нар ажлын байр. Ажил төвшөндөө. Ажлын байраа бий болгож тэр ажлын байр нь магадгүй дараагийн нөгөө илүү бүтээгдэхүүний эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэлээр ажлын байрууд бий болж л эдийн засаг сайжрах хэрэгтэй. Түүнээс одоо нэг төр ажлын байр, нэг арга цаас нь тийм худалдааны лангууч мэн бол доктортой ажлын байр биш л тийм. Дээр нь хоёрдугаарт энэ дээр одоо сүүлийн жилүүдэд бидний нэлээд хийж чадахгүй цаашдаа хийх систем асуудал, технологи инновац асуудал. Бид нар маш олон үйлдвэрийг шинээр барих тухай ярьдаг. Одоо байсаал одоо тэнд үйлдвэр барина, төчнээ үйлдвэр барина гэл те. Одоо газрын төс боловсруулалт эзээ сайлуулах. Тэгэхээр үйлдвэр байгуулах нь чухал тэгтээ үүнээс чухал асуудлууд байгууллагын үйлдвэрээ хүчин чадлын бүрээ ашиглах. Тэнд дээр шинэ технологи инновац нэвтрүүлэх явдал чухал.
Одоо бид нар махны экспортын тухай өчнөө ярьдаг тийм нэмэгдүүлээ гэдэг. Гэтэл явж очиод яг худалдаа өгч дээр шаардлагын сонсголоор танаа боловсруулж байгаа махч манай стандартыг хангахгүй байна л гэж. Тэгэхээр яаж стандартыг хангах юм бэ гэхээр тэр бол хоцрогдсон технологиор биш яг орчин үеийн технологиор боловсруулсан, орчин үеийн технологиор савлсан мууд харгуй нөхцөлтэй ийм эцсийн бүтээгдэхүүн байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр чанартай бүтээгдэхүүн гэхлээр бид нар зөвхөн нэг гоё ноолорын тухай ярьж байгаа юм шүү дээ тийм. Экспорт гаргаж бүх төрлийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн шаардлагын эзэн ийм бүтээгдэхүүн болгож сурах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр гоцрогдоод байгаа юм бол бид нар технологийн хоцрогдол маш их байна. Тэгэхээр юуны өмнө одоо бүх төвшөндөө бид нар хийж чадах ажлын байр, технологи ийм асуудал дээр нь улс орны хувьд бол нэг макро эдийн засгийн бодлого зөв зохистой авч явах хэрэгтэй. Тэгэхээр ийм бодлогууд хамгийн их нээлжинд хэрэгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн асуулт байна л да. Манай нэг хугацаа дуусч байгаа учраас та буквально нэг 20 минут 20 секунд нь тайлбарч зүгээр. Тэгэхээр дараагийн 4 жилд бид нар ер нь эдийн засгаас юу хүлээх юм бэ? Одоо нэг хэсэг нь яриад шүү дээ. Эдийн засгийг одоо бид нар цаашаа өсөлтийг хангана гэж. Нэг хэсэг нь бид нар эдийн засгийн өсөлт биш. Бид нар эдийн засгийг тогтворчуулна гэж ярьж байна, тийм ээ? Та энэ талаар өөрийнхөө бодлыг илэрхийлээч. Сая ингээд сонгуулийн сурталчилгааны ажиллагчдад намайг мөрийн хөтөлбөрөөр танилцуулж байна. Тэгэхээр мөрийн хөтөлбөр дотор ингээд янз бүрийн амлалтууд зөндөө байна, тийм. Тэгэхээр альва ингээд урт хугацааны цаашдын бодлого хэрэгжүүлэхэд өнөөгөө нөхцөл байдлаа зөв дүгнэх явдал маш чухал. Гэтэл өнөөгөө нөхцөл байдал маань бас тийм сайнгүй байна гэдгийг одоо бүхэл төвшөндөө хэлж байна шүү дээ. Гадны судлаач хэлж байна, манай одоо эрхчлэл зургийн багш нар ч хэлж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлаа зөв дүгнэлт хийгээд нэгдүгээр гарцаа зөв болох хэрэгтэй. Тэгэхгүйгээр одоо бүх юм дээр амьдрал сайхан байна гэдээ яваад байж болохгүй л дээ. Тэгэхээр нөгөө одоо манай эдийн засаг дотор ч нөгөө бүтцийн томоохон ажлууд байна гэдгийг олон улсын судлаач маш хэлж байгаа байхгүй. Шийдвэр тогтолцоон дээр байна. Нөгөө эдийн засгийн төрөлцлөн дотор тулгуурсан нөгөө уулуурхан тулгуурсан ингээд гих метр гажуудлууд зэн. Тэгэхээр нэгдүгээр нь бүтцийн гажуудлуудаа засах хэрэгтэй. Нөгөө одоо төсвөөс гадуурх олон зэрэг мөнгө зарцуулдаг ч юм. Энэ бол онцгой төсвийн гажуудлага. Энэ гажуудлуудаа засах хэрэгтэй. Тэгээд энэ яг тулгарч байгаа энэ бүтцийн бэрхшээлүүдээ юуны өмнө даван тулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр одоо зөвхөн эдийн засгийг сайжруулна, улс орны хөгжүүлнэ гэсэн зорилт тавиад тулгуур гаргаж байгаа тогтолцоо минь өөрөө алдаатай байхад бол эндээ сайн үр дүн гарахгүй л дээ. За их баярлалаа. Тэгэхээр манай хугацаа өөрөө бас дуусч байна. Тэгэхээр хамгийн гол нь манай урилгыг хүлээн авч манай үзэгчдэд эдийн засгийн бодит байдлын тухай их тодорхой ойлгомжтой тайлбарлаж өгсөн судлаач энэ хоёртаа их баярлалаа. Таны цаашдын амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд үүгээр хөгжлийн гарцын төрлийн удаагийн дугаар өндөрж байна. Дараа уулзлаа баяртай.